Үехэн дүү. Билнэ үү? Билээ. Сайн байцгаана уу? Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан манай студийн зүгээс хүссэн нэг гэрэл зураг авахуулах эрхийг өгч байна. Хэдэн асуулт бэлдсэн байгаа. Хэрхэн яаж хариулж хинхэн авахыг харцгаая. Бичлэгтэйгээ хамт байгаарай. За, нэгдүгээр сургууль дээр ирсэн байна. Сайн уу? Сайн байна уу? Хэдэн асуулт асууж хоо? За. Чингис хааны холбогдлолтой. За. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? 1161. 62. Аа. За, хэдэн онд төрсөн бэ? 1160. За, хэдэн их нэртэй байсан бэ мэдхүү? 4 5 6 юм болов уу? Нэг. За 4 5. За, сүүлийн хариулт. За чи. За 5. 4 юм байна. Аа. Чиггүй 4 5 6-ын нэг нэ. Битээ ажаас бороо орж ирээд заяа. Чингис хааны ээжийнх гэдэг бай. Алангаас. Нөни? Маргааш яагаад амарч байгааг мэдэх үү? Ямар өдөр вэ? Уус тунгах гэсэн байрлал. Чингис хааны төрсөн өдөр. Чингис хааны төрсөн өдрөөр хэрвээ одоо байсан бол ямар бэлэг өгөх гэсэн бэ та хоёр? Чипс. За чи Би мэдхгүй ямар ч байсан дорнодын ингээл нэг юм үний хөшөөний дурсгал бэлэг мэлгэл хөх. за оролцсонд баярлалаа. Баярлаа. Тархлагаа дэмжээрэй. За баяртай. За дараагийн газар дорнодын сургууль дээр ирсэн байна. За сайн байна уу? Энэс нэг 5 асуулт асуугаад 3-т нь хариулж чадах юм бол шагналтай байна. За биднэ. За нэгдүгээр асуулт нь Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? 1162. Чингис хааны ээж нь Өвөл. Чингис хааны өвөө юм бэ? Чингис хаан их Монгол улсаа хэдэн онд байгуулж ирсэн бэ? 1206. Наад баяргийн зурагаас зөв хариулсан болохоор манай студийн зүгээс хүссэн нэг зураг авахуулах ихээр шаардлагана. Нэрийн хөтөлбөр хэлж төчлөө та өөрөө цаг зүйтэй үедээ яриад зураг авахлаарай. За баярлалаа. Билнэ үү? Билээ. За нэгдүгээр асуулт. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? 1206. За хоёр дахь асуулт нь Чингис хааны үед ямар бичиг хэрэгжилж байсан бэ? Ямар бичиг ээ? Уйгаар. Зүг байна. Энэ зүгээр хөвгөлтэй асуулт шүү заяа. Чингис хааны ээжийнх нь том хүн хэм бэ? 5 4 3 2 За оролцсонд баярлалаа. За баярлаа. Тэгээд өөрөө байхгүй юу Чингис хаан. За сайн байна уу та? Жирэмсний зураг авахулж амжсан байгаа юу? Адам дамжаагүй л. Манайхаас Чингис хааны мэндэлсэн өдөртэй холбогдуулан 3 асуулт асуугаад хариулж чадах юм бол жирэмсний зураг авахулах эрх өгье манай студийн зүгээс. За. За билнэ үү? За үзье. За эхний асуулт. Чингис хааны үед ямар бичиг хэрэгжилж байсан бэ? Уйгарчин бичиг хэрэгжилжсэн юм байна. За зөв байна. За хоёрдугаар асуулт нь за Чингис хааны ээжийнх нь том хүү хэм бэ? Энэ хөвгөлтэй асуулт. Чингис хаан Зөв шүү өөрөө байхгүй. За хамгийн сүүлийн асуулт нь бүрт хатнаас гарсан хамгийн бага хүүгийнх нь нэр нь хэм бэ? Тулгүй. За баяр хүргэе. Та өөрийн цаг заваараа манай студ дээр ирээд жирэмсний зураг хүсээ дээрээ авахуулаарай. За баярлаа. Ямар азтай өдөр вэ? За оролцсонд баярлалаа. За баярлаа. Өнөөдөр манайхтай хамтарч ажиллаж байгаа спонсор Зөв Артсны ундаа байгаа шүү. Гэхдээ худлаа. Гэхдээ хамтарч ажиллах хүмүүсээ холбогдож болно шүү. Нэг бит хоёр зүгээр сэтгэлээсээ авсан. Боломжтой болоо.
Чингис хааны холбогдлолтой 3 асуулт асуугаад бэлгтэй. Хариулж чадвал үгүй юу? За. Өөртөө контент явж байгаа оролцох боломжтой болоо. За. Сайн уу? За, сайн байна уу? сайн байна уу? Сайхан гэнэ үү? Одоо үдээсээ гарлаа таа. Өөрсгөлөөд. Аа. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? Чингис хаан 1261 онд төрсөн. За, буруу байна. Буруу байна. 1162 он. 1162 тий. За, сүүлийн асуулт нь. Чингис хааны өвөө нь хэн бэ? Хин. Чингис хааны одоо энийг хэн дэнэ? Нөгөө хорлогдох. Одоо. Өвөө нь. Амын өсөх хот тийм ээ. Өвөө нь. За, буруу байна. За, оролцсонд баярлалаа. За, хэн мэлээ Чингис хаан? Бартан бат. За, оролцсонд баярлалаа. Тэгээд гадаа хүүтэн байгаа болохоор дэмжээ зөв ард угаарай. За, баярлалаа. За, баярлалаа. За, хэрлэн 8 дотор ороод ирсэн байна. Одоо энэ дотор яваад үзье гэж бодож байна. За, та оролцоод билнэ үү? За бил. За, Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? Тийм 1162. За. Зүг байна. За, Чингис хааны үед ямар бичиг хэрэглэжсэн бэ? Уурч юм бол. Зүг байна. За. За, сүүлийн асуулт нь Бүрт хатны хамгийн бага хүүгийнх нь нэр хэн бэ? Бага хүүгийн нэрээ. Бүрт хатны. Толоо. За, зүг байна. За, баяр хүргэе. Манай студ дээр цаг заваараа ирээд хүссэн нэг гэрэл зураг авахуулах эрх олгож байна. За баярлалаа. За, энэ манай студийн нэрийн хуудасаа та ингээд пэйжээр маань зочлоод угаарлан залгаад гэрэл зураг юм уу? Ямар зураг? хамаагүй таны сонголтоо хүссэн нэг зураг л. За. За, тэгээд ингээд хөтөн байгамчин дархлаагаа дэмжээрэй гэж хэлэг өгч байгаа. За, оролцсонд баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. За, баярлалаа. За, ингээд Чингис хааны тухай асуулт хариултын контент маань ингээд өндөрлж байна. Азтан болсон 3 хүндээ болон оролцсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бичлэгийн төгсгөлд эзэн Чингис хааны тухай онцлог 3 баримтыг сонирхуулахад Чингис хаан цэргийн тактикийн маш том шинжилэл хийсэн бөгөөд одоо хүртэл цэргийн сургалтанд жишг болсоор байгаа юм байна. За, мөн торгоны замын нэгдмэл аюулгүй дэлхийн хамгийн том худалдааны сүлжээг бий болгосон. Түүхэнд хамгийн өргөн газар нутаг захирсан агуу удирдагч гэх мэтчлэн дурдаад бошгүй гавьяа байгуулсан эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе.